Энэ дуунд нутгийн аялга намба төрхийг бүрэн шингээж төгс дуулсан хүн бол яахын аргагүй хан хөхийн нутгийн алдарт дуучин жаргал юм. Одоо сонсогч та бүхэндээ энэ дууныхан домгоос өгүүлье. Дээр цагт хан хөхийн нутгийн сансрай баян төр гэгч хүний хүү гармаа гэж золбоолог сайхан ир байжээ. Тэр нутгийнхаа нэгэн бүсгүйд сэтгэлтэй болж улмаар хайлан суухаар болжээ. Гэтэл нутгийн нэгэн тайжийн хүү сэтгэлт хоёрын дундуур орж хүүхний сэтгэлийг уруулах гэж оролджээ. Гэвч энэ бүх муу санаа үйлдэл нь бүтээгүн улмаас хорсон хошуу тамгын бичээш гармааг улаастай цэргийн албанд дайчлуулжээ. Энэ цагаас хойш олон жил өнгөрсөн байна. Нэг өдөр тайжийн хүү бүсгүйд гармаа чинь хэрэг төвөгт орсон. Улаастай шоронд байгаа. Чамайг амьдралаа бодоорой гэж хэлүүлсэн шүү хэмээн ятгаж бүсгүйн сэтгэлийг ургуулах ажлаа үргэлжлүүллээ. Үүнийг сонссон бүсгүйн сэтгэл эргэлзэж улаастай явсан хүмүүсээр хил дайлсан боловч сураг сонсож чадсангүй. Хөөрхий эмэгтэй хайртай хүнийн хүлээж гансрахтаа улаан торгон уутыг улаастай явахт нь хийлээ. Улаастай зүгийн шувуу хилтэй төрөх минь яагаавэ хэмээн зохион дуулжээ. Бүсгүйг хайртай хүнийхээ сургийг гаргахын тулд улаастай руу хил сураг тавьж байгааг мэдсэн тайжийн хүү улаастайд байвал даруй хил сураг авч болзошгүй бололтой хэмээгээд гармааг нийслэл хүрээ рүү хургуулсан байна. Хайртай залууг нь өөр газар шилжүүлж байгаа тухай сураг сонссон бүсгүй хүрэн торгон уутыг хүрээ явахт нь хийлээ. Хүрээ зүгийн шувуу хилтэй төрөх нь яагаавэ гэсэн бадгийг нэмж дуулсан байна. Хожим их нутагтаа хамтдаа байсан сайхан мөч бүхнээ дурсаж алга хоргүй уутыг адуунд явахт нь хийлээ. Агар тагийн шувуу хилтэй төрөх нь яагаавэ гэж дуулсан байна. Сүүлд нь дараах батаг нэмэгдсэн гэдэг. Өндөр цавдар мориорон өргөн говийг туулнаа хөө. Өргөнд явсан цаныгаан эргээд эртлэн хүлээнэ хөө гэж дуулсан байна.